GSA-ийн Америк нэгдсэн улсын Миссури мужийн Сент Луис хотод 1915 онд байгуулагдаж байсан бөгөөд 100 гаруй жилийн түүхэн замналдаа нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Америк нэгдсэн улсын 4 ерөнхийлөгч, Япон улсын 7 ерөнхий сайд, Жак Ширак, Билл Гейтс, Альберт Гор зэрэг дэлхийн олон алдартай ингээндээ нэгтгэсэн олон улсын төрөмс байгуулах юм а. Харин манай улсад GSA Монгол байгууллага 1992 онд үүсгэн байгуулагдаж 1995 онд Шотландын Глазго хотод зохион байгуулагдсан GSA батламжлагдсан түүхтэй юм байна. За одоогоор 15 салбар, 2 ажиглагч салбар байгууллагатай болон өргөжөж 2022 оны байдлаар 1232 гишүүн, 400 гаруй сенатор, 1000 гаруй дэмжигч хамтран ажиллагч нартай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. GSA байгууллага нь нэгдсэн үндэсний байгууллагад зөвлөх хэрэгтэй цорын ганц олон улсын байгууллагуудын залуучуудын байгууллага бөгөөд UNICEF, UNESCO-гийн үйл ажиллагаанд тогтмол идэвхтэй оролцож байдаг нь энэ байгууллагын бас нэг онцлог юм а. За GSA байгууллага нь гишүүддээ дараах 4 боломжийг олгодог байна. За үүнд хувь хүний хөгжлийн чиглэлд залуучуудын хүсэл мөрөөдөл, ирээдүйд итгэх итгэл, чөлөөт бүтээл сэтгэлгээ, хийж бүтээх эрч хүч удирдах ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн гадаад дотоодын олон сургалт, семинар, нөхөрсөг уулзалт чуулганыг зохион байгуулах замаар хувь хүнийг хөгжүүлэх төлөвшүүлж, ингэснээр нийгэмдээ эерэг хувь нэмэр оруулдаг байна. Мөн GSA Монгол академийн сургалтаар дамжуулан гишүүдийг олон хөтөлбөрт арга хэмжээнд хамруулж, байгууллага хамт олныг олон улсын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай залуу удирдагчдыг бэлтгэдэг байна. За нийгмийн хөгжлийн чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх замаар гишүүддээ нийгмийн шаардлагыг мэдэрч, нийгмийн асуудалд суралцаж тэдгээрийг шийдвэрлэх бодит туршлага хуримтлуулах боломжийг олгосноор тухайн нийгмийнхээ хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт бий болгож чадах иргэнийг төлөвшүүлэн бэлтгэдэг байна. 3 дугаарт олон улсын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын чуулга уулзалт, сургалт, академи болон үндэсний байгууллагуудын хамтарсан төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан орон орны залуучуудтай нөхөрлөн дэлхийн бусад орны соёл, зан заншил, танилцахын зэрэгцээ, дэлхийн нийтийн тулгамдсан асуудлууд тэдгээрийг шийдвэрлэх гарц боломжийг хамтдаа эрэлхийлж, гар бие оролцох боломжийг гишүүдтэй олгодог байна. За дөрөвдүгээрт бизнес хамтын ажиллагааны чиглэлд олон улсын арга хэмжээ болон дотоодын сургалт хөтөлбөр, уулзалтад оролцох, зохион байгуулах замаар гишүүд бизнесийн харилцаа холбоогоо хөгжүүлэх, бизнесийн шинэ санаа олох, олон улсын хэмжээнд мэдээлэл солилцох, хамтарсан бизнес эрхлэх, дэлхийн шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад айлч олж туршлах, солилцох боломжийг гишүүдтэй мөн олгодог байна. За залуу манлайлагчдад эерэг өөрчлөлт бүтээх хөгжлийн боломжийг олгох нь GSA байгууллага эрхэм зорилго юм байна. Ийхүү Монголын идэвхтэй залуусыг эргээр өөрчлөн хөгжүүлж нийгэм тодорхой хувь нэмэр оруулсан үүсээр нь тод гэрэлтсээр байгаа GSA Монгол байгууллагын энэ онд 30 жилийн түүхэн тэмдэглэлтэйгаа залгаж байгаа юм байна. GSA Монгол байгууллага улс үндэстнийхээ хөгжилд бодиттой хувь нэмэр болох үеэс олон төсөл хөтөлбөрүүдийг жил бүр хэрэгжүүлсээр ирсэн байна. Тухайлбал цагдаагийн ерөнхий газартай хамтран нэг хором сүүдэр бүү тусга, school zone төслүүд нэраа хүүхдийн эндэгдлийг бууруулахад чиглэсэн Save English төсөл, цус сэлбэл судлалын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлдэг амьдрал бэлэглээ гэх мэт төслүүдийг иргэд илүүтэй мэддэг болсон байна. GSA Монгол гэсэн нэгэн дээвэр дор нэгдсэн идэвхтэй залуу манлайлагч иргэд хамтдаа хүн төрөлхтний төлөө зүтгэх нь амьдралын хамгийн чухал үйлс мөн гэсэн итгэл үнэмшлэр өөрчлөлт хамааралтай бусч нийгэм тулгараад байгаа сорилт асуудлуудыг шийдэх гарц шийдэл хайж түүний төлөө өөрсдийн оюун санхүү цаг хугацаагаа зарцуулсаар иржээ. GSA Монгол байгууллагын салбар тогтвортой хөгжлийн зорилтын 200 орчим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн байна. Ташрам дуртах GSA байгууллага нь 1 жилийн манлайлалын онцлогтой, нэг хүн нэг албан тушаалыг 1 жил хашдаг. Энэ нь дээр дурдсанчлан бусдынхаа хөгжих, шинзүүлд өөрийгөө сорих, цаашлаад алдаж онох боломжоор нь хангадаг гэсэн үг юм. Харин 30 дахь жилийнхээ түүхийг бичиж байгаа GSA Монгол байгууллагын 2022 оны үндэсний ерөнхийлөгч Дандан Цэрэн хэлэхдээ хин нэгнээс илүү байх биш, хин нэгнээс дутуу байх биш, харин гайхалтай өнгө бодгаар өөрсдийн түүхээ баяжуулан хамтдаа тод гэрэлтгийг нийт GSA Монголын байгууллагын гишүүдтэй урайлж Shine Bright урайлгыг гаргаад байгаа юм байна.